Монгол Улсын онцгой байдлын ерөнхий газар Америк нэгдсэн улсын элчин сайд яам Америк нэгдсэн улсын зэвсгэл хүчний байгууллагуудын хамтарсан говийн чон олон улсын сургалт дадлага сургууль Монгол Улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар 7 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Өөрөөр хэлбэл говийн чон 2018 сургалт дадлага сургуулийг 2018 оны 5 дугаар сард Баруун бүсийн 5 аймгийг хамруулан Баруун бүсийн тулгуур дэх Ховд аймагт зохион байгуулах юм а. Аймагуудын нутаг дэвсгэрийг хамарсан, хавсарсан гамшиг байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын орон нутгийн үйл ажиллагаа чигүүргийн дагуу гамшигтай тэмцэх чадварыг сайжруулах, онцгой байдлын ерөнхий газар зэвсэгт хүчин Америкийн нэгдсэн улс болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинжлэн батлагдсан гамшигаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшигын хор уршгийг арилгах, багж хэрэгцэл, удирдлага зохицуултын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгоор энэ удаагийн говийн чон 2018 олон улсын дадлага сургууль болно. Иймээс үйл ажиллагааны бэлтгэл ажил хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах анхны уулзалт энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн онцгой байдлын газрын хурлын танхимд боллоо. Энэ говийн чон сургуулийг энэ 2017 оноос ахуулаад энэ бүсийн төвшин зохион байгуулж эхэлсэн. 2017 оны 5 сард Өмнөг аймагт буюу одоо Өмнөдийн бүсийн 6 аймгийг хамруулад томоохон сургуулийг хийсэн. За 18 онд бол бид бас байгаль цаг уурын эрсдэс уур амьсгалтай одоо баруун бүс чинь онцлог шүү дээ, уулархаг бүс нутагтай. За тэр тухайн бүс нутгийн онцлогоо дагаад бас газар хөдлөлтийн аюул, за тэр уулан төхөн төвөрг хосолдох, усан төхөн хосолдох гэх мэтлэн одоо аюулт үзэгдэл ослоо зөнгөлтөнд тохиолддог энэ бүс нутагт энэ сургуулийг хийя гэж ингэ төлөвлөж байгаа. Энэ сургуулиар бид хэд хэдэн зорилго төвшүүлээд байгаа. Хамгийн ихэнд бол нэгдүгээрт нь бүсийн төвшөнд энэ аливаа гамшиг ослын үед энэ удирдлага зохион байгуулалтыг яаж хангаж ажиллах юм бэ? Хоёр дахь нь бол мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг яаж игдрүүлэх юм бэ? Тухайлбал одоо онцгой байдал, цагдаа, имлэг, захиргааны арчим хүч гэл энэ гоц гэл одоо мэргэжлийн байгууллагууд шүү дээ. Тэгэхээр байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг игдрүүлэх асуудал бидний хоёр дахь гол зорилго байна. Гурав дахь гол зорилго бол энэ орон нутагт амьдарч байгаа иргэдэд тодорхой хэмжээний мэдээлэл өгөх. Өөрөөр хэлбэл аливаа аюул тохиолдох юм бол тухайн иргэн хүн өөрийгөө яаж хамгаалах, амнаас эрүүл мэндээ яаж хамгаалах, өөрийнхөө өмч хөрөнгийг яаж хамгаалах, за бусдад тэр ах дүүстэй хамаатан садандаа хөрштөө яаж дэмжлэг тусламж үзүүлэх юм бэ гэдэг ийм ойлголт мэдлэгийг бас өгөхийг бас зорж байгаа. Уулзалтанд онцгой байдлын ерөнхий газрын гамшигаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны хилцээний дарга дэд хурандаа Мөнхбат, аймгийн онцгой байдлын газрын дарга Алтан Бадралт болон Америк нэгдсэн улсын номхон далайн цэргийн командлын цэрэг иргэний харилцаах хариуцсан ажилтан хошууч Кевнер ахлуулсан Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Аз номхон далайн цэргийн командлын төлөөлөгчд аймгийн онцгой комиссийн гишүүдээс бүрдсэн 30 орчим хүн оролцож говийн чон 2018 гамшигаас хамгаалах олон улсын сургалт дадлага сургуулийг хэрхэн ямар чиглэлээр зохион байгуулах тухай бүс нутгийн онцлог зөнгөлөн тохиолдож буй аюул ослын талаар сан солилцлоо. Үүнээс гадна ажлын хэсэг эх орны 3 дугаар сард 2 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулж говийн чон 2018 олон улсын сургалт дадлага сургуулийн үндсэн чиглэл төлөвлөгөө оролцогч талуудын саналыг эцсийн байдлаар нэгтгэн баталгаажуулахаар болсон юм а.